яана. Чи юу? Тара би дууга санаад байна. Энэ хизээ байсан. Сан гэдэг ирсэн Монголоос. Тийм үү. Би дууга санаж шүү. Цотоноо бичлэг үзээрэй. За би тэд Бээжингээс эртхэн босоод Диди такси дуудаад хурдны галт хэргийн буудлын дээр ирсэн байгаа. Тэгэд энд манай дүү байна. Дүүгээ дагуулад далайн авж гинэ. Тэгэд амар хөөрхөн Монголоос амар санаадсан болохоор авчирсан байгаа. Энэ бол хурдны галт хэрэг байгаа. Амар онгоц чиг харагдаж байгаа зү. Тэснэтэй доторх нь амар гоё цэвэрхэн юм билэ. Тэгээ бид хоёр унтаж амжаагүй байхад гів гинт ирсэн байсан. 17 минутын дараа буула. Далаад ирсэн. Сэлнэ. Гавснаа авцаавс. За бид хоёр замдаа жоохон уйдаад нэг бичлэг хийсэн байгаа. Тэгээ бичлэг нь жоохон сонирн болсон байлээ. Тэгтээ яах. Тэгээ та эдэрт гоё гаднах байгалийн үзүүлэх гээд гоё бичлэг хийсэн байгаа. За цонхоор харахад байгаль амар гоё харагдсан байгаа. Тэгээд хурдны галт хэрэг нь 1 цагт 300 км явд юм билээ. За энэ нь маш хурдан гэсэн үг. За жишээлбэл бодъё л доо. Улаанбаатараас завхан явхад 1 хоног явдаг. Гэхдээ хурдны галт тэргээр явбал 2-3 цаг болно л гэсэн үг. За бид эдийн буух цаг болсон байгаа. Тэгээ гадаа гарсан чинь амар халуун хэдэн градус гэдгийг мэдэхгүй амар халуун байсан. Тэгээд жоохон бөхчөн байсан болохоор сүүдрэн зогсож жоохон амарж байгаа таксигаа дуудсан байгаа. Далай руу явцгаая. За манай дүмэн дахиад дагаал явж ин тэгэд хөөхөн Монгол дээлээ өмссөн баазтай идүүтэй. Зэдээ явла. За ингээд бид хоёрын хүсэн хүлээсэн хой далаа дээр ирсэн байна. Тэгээд өөрчлүүлээд part 2 гэсэн бичлэг хийх. Та тэр үзээрэй. Баярлалаа.